За өдрийн минь хүүхдүүд ээ. Өдрийн минь. За багш нарын ганц хоёр хүүхдийн дэвтэр шалах гээд ороод ирлээ. Тэгээд ашгүй харин 50-д ангидаа байж гин. Ариун санаа багштай дэвтэр аваад иртээ. Ариун санаа. Батлаарай дэвтэр аваад ир. Багш ингээс юм шалгаж байгаа явах гээд байна. Бидалт чаана. Хийсэн. За тэгээд яг авчраагүй. Харин нүг шинжэнгүү хийж байгаа тэгээд ширээн дээр тавиад үлдээч чи. Чи даалгавар хийсэн бол яагаад үлдээчтэй юм? Чи хардаа хүлтэн 3-7 хоног заяа. Өнөөдөр танах руу явж харна заяа. Үгүй яах юм бэ багшаа? Үгүй зүгээр ямар ч асуудал хүчи энэ хараа энийг чи шалахгүй бол дүн чин гарахгүй байна. Танаа ингэхэн болцсон заяа. За яа ариун санаа яа. Та нэр очих гээд байгаа. Яа харин явах гээд штэ. Би хийсэн штэ багшаа. Хийгээгүй би чамд мэдчихээн. Та очиж эми юм болно. Багш та хүүхэд шуугсан их өргөөний. Одоо явалтаач. Эзэн юм яа. Багш та хүүхэд яа багшаа жоо эвгүй юм шүү дээ ирчлээ. Та өөрөө орохгүй юм уу? Би орохгүй гэсэн. За маргааш тэгээ сургууль дээр л уулзъя. Юу яриад байгаа юм бэ? За. Би хийсэн байвал яах вэ? Тэгэл дүнгээл авах шүү дээ. Чи хийгээгүй заяа. Хатан дүүр дагуулж авчихсан 20 оноо. Чи ямар их юм ярьдсан бэ? Ариун санаа. Та яваг үлсэн. Хаана хурдлаа яарад юм бэ? Хаана. Бэдгүй байхгүй санаа бэдгүй харуул. Хаана байхгүй штэ. 6. Энэ. 4. Яа. Ямар сони юм бэ? Тэгэл амар сони. Хийсэн байгаа. За. Ой та тэгээд одоо яах вэ? Би яах вэ? Та ингээ гадуур багын чирж явж чинь 20 оноо нэмчих юм бол. Хамаагүй яах гэсэн аа. Яасан эс нэг багш болсон. Тэгээд нэг алга таших хэрэг байхгүй дээ. Багш болсон чинь би нөгөө түүх нийгмийн ухааны багш болсон чинь ингээд түүх нийгмийн ухааны багшлал заавал иргэний боловсрол гэдэг ийм чухал хичээл орд юм байна. Тэгээд миний цалингийн 25% үгүй юу гэдэг том шалгалт бас боловсролын яамнаас ирлээ. Тэгээд иргэний боловсролын тест нь аягүй сонин заяа. Морийг яаж хөдлөх вэ гэж байгаа байхгүй те. ABC-д нь илэх алгадах ташуурдах гэж байгаа заяа. Тэгээ би хүүхдүүдэд зааж өгч амжиж та нар ингээл хүнийг хайрлах хэрэгтэй, энэ зөөлөн сэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн чинь нөгөө хүүхдүүд явж нөө морич наваач илээд. Тэгээ би маргааш чи бүгдийг ташуурцсан. Тэгээ бас энэ агуулгаас амар сонин заяа. Би ингээд бас өөрчлөлт гэж бодоод амар дураараа тий. Ингээл бүхэл бүтэн 3-7 хоног тий аргыг хэрхэн дадуулахын, аргыг алхамтайгаар дадуулах, аргыг эс дадуулахын учир ингээд явж байгаа юм. Тэгээ аргыг нууц эргүүлэхин бэлэг гэж байна. Бэлгийг хэрхэн яаж дадуулахыг, бэлгийг эс дадуулахын учир бэлгийг алхамтайгаар дадуулах ингээл явна заяа. Тэгээ аргыг нууц эргүүлэхин арга бэлгийг хослон дадуулах ингээд байж идэг за. Бүр 2-3 сар штэ тий. Тэгэл би ингээл багш хүнтэй хамаагүй бас хараал мараал хэлж болохгүй гэдгсэн чинь манай найз оюука наа чи үний ирэх штэ энэ гэж мэгэл те. Би тэгэл ингээл анги мангтаа ингээ ороод те. Пста борона. Хог мог хаяа шаад гэх юм ааш те. Тэгээ хараал хэлсэн гээл менежер дуудан те. Би ингээл заримдаа ингээл комеди хийж байгаа сториогоо ингээл нууж муудаг аахгүй тэгэл. Тэнгүүл биш менежерээс нууж байгаа аахгүй. Гэсэн чи дээр нөгөө санаанд менежерийг ганцхан харахаар хийсэн мөлий. Тэгэл менежер намайг дуудаж байгаа юм чи ойка өрөөнд ороод ирээрээ гэл. Оронгуултай загнаал. Чи одоо хаагуур яваад байна ойка моёка гэл. Наа чи үнний ирэх энэ гэж байлаа. Сүртэй тэгсэн. Тэгээ намайг ингээ багш болсон чи ингээ над руу ингээ 6 дахь ангийн хүүхдээс ингээ чатчихж байна. Санаанд нас багтаадах шиг байна тий. Нэг багшигаа аваад суучиж болмоор ч юм шиг тий. Өглөө ингээ над руу чатчих байхгүй юу? Өглөөний минь оюуко багш аюу хийж байна да энэ гэж мэгээлсэн юм. Тэгэл өдөр ингээ над руу ингээ дуу явуулаад амьдрал богинохон шүү юунд нь гониглох вдээ энэ гэж мэгэл. Би зүгээр гониглаа гэж тэгнэсэн те. Ингээл над руу ингээ хідэн талаас өөрийнхөө авсан зурнуудыг ингээ явуулаад хөөрхөн байна уу энэ гэж мэгэл. Хүн асууж хат би бас хариулах хэрэгтэй. Хөөрхөн байна гэнгүүт мэднэ энэ гэж мэгэл те. Би ч одоо ингээ 22 настай манай 6 дугаар ангийн хүүхд бас ингээ те 12 настай бас 10 нас бас гайгүй те. Манай нарагч сая 20 дүүгэр хүнтэй суучлаа шүү те. Яг миний яг салсны дараа тэгч үерхсэн байдаг нас нь те. 6 дугаар ангийнхтай. Гэхдээ үерхэхгүй шүү. Тэг яах вэ? Тэгэл би ингээ 6 дугаар ангийнхаа хүүхдээ үерхэх юм бол те ингээл манай сургуулийнхын жагсаал хийж мэгэл те. Оюуко багшаа сурагч нараа аврээ. Тэгж игэл. Тэг юм ааши. Тэгээ яг
Тэгэл манай наарч бас ингээд сурагч нөгөө нэг сурагчийнхаа гинэ. Нөгөө нэг говийн бор залуугийнхаа бас нөгөө нэг төлбөрийн төлж байгаа юм л шүү дээ. Би ч гэсэн тэгэл 6 дугаар ангийнхаа хүүхдийн формоор бэлтэж мэлтэй лээ. Лайв хийж мэгээл форм үнэтэй байна. Энтэр гэж мэгээл сурах бичиг үнэтэй энтэр гэж сурах бичгийн хүрэлцээ алаа гэдэг. Тэг юм аашин те. Тэг яг эмэгтэй хүн аяга амархан тастай юм байна. Сая ойрдоо бас юусэн юм хүн бичгээ болчлоо. Тэгээ манай хүн бас хичээл нь бас ингээд эхэлчихэд бас жигдэрэхгүй бас тийм байгаа. Тэг би бас нэг урд нь яг 2 хүндийг блоклуулчихсан байхгүй юу. Тэнд сая бас нөгөө 6 дугаар ангийнхаа хүүхдийг бас блоклсон. Өөрөнд жоохон хүүхдээс өшөө авч маа тий. Тэгээд яг байгууллага гэдэг юм чинь аюу чухал юм байна. Байгууллага тэгэл яг ингээл цалин буугаал маргааш над руу ингээл хүмүүс залгаж байгаа. За оюука ингээ болор сайхан багш зүрхний хаалганд орсон миний дүү сэтгэлийн эмгээ 20,000 төгрөг те. За ундрмаа багш миний дүү коронавирус туссан сэтгэлийн эм 20,000 төгрөг те. Ажил дээр бол өдөр болгон нэг хүн өгч ийн нэр яг үндэ. Тэ. Тэгээ би хамгийн сүүлд нь ингээл нэгтлэгч рүү залгаал те. Ихчээ ингээл одоо нэг хүний амьдрал юм тохиолч дүүхэн цалийг дуусгах. Яг дуусч маяг санагдсан бэлээ. Тэгэл би ингээл нэг дэлгүүрт орж байгаа байхгүй юу. Дэлгүүрт ороод ихчээ ингээл 26 харьцмаар өмөд байна уу гэж асуусан чинь нөгөө ихч намаа ингээ харчихсан байхгүй гэдэг тийм. Тэгэхээр би өөрөө ингээл үзэж байгаа л ихчээ энэ үст гэсэн чинь миний дөө наа чин солонгос гэж юу. Юу гэсэн үг юм те. Би яг ингээ хятад юм хайж байгаа юм шиг харагдсан юм уу те. Би ингээ шарандаа яг тэр өмднөөс нэг 3-ыг аваад явж байгаа байхгүй. Тэгэл найзхаа төрсөн өдрийг тэмдэглээл ингээл явж байгаа л ингээ бааранд ингээл явж байсан чинь нэг залуу яг зөвшөөрлгүйгээр миний өмдөнд ингээ үзгэн төрсөн байхгүй юу. Зөвшөөрлөлтөө өрсөн бол бас яах ч байсан тий. Тэгэл яг ингээ нөгөө өмдөө өмссөн байгаа шүү дээ. Тэгэл хүн чинь яг хэлэх үг болтгүй юм лээ. Наа чи солонгос тий. За ингээ оюугаа та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ дараагийн